ковидын халдвар бол Монгол улсын хэмжээнд болон дэлхийн нийтэд одоо омикрон халдвар одоо их тархаж байгаа. Тэгээд халдварлалт их өндөр байна. Одоо омикроны хувилбар бол зөөрөө дөнгөрөх төдийд л бас халдвар аваад байна гэж үзэж байгаа. Харьцангуй өөрөө л одоо манай орны хувьд бол хүн амаа ихэнх нь дархлаажуулалтанд хамруулагдсан шүү дээ. Ихэнх одоо хүн ам дархлаажуулалтанд хамрагдсан. Тэгээд тийм учраас бол бас ингээд дархлаажуулалтанд сайн хамрагдсан учраас энэ масра амьсгалын дээд замын цочмог халдвар ханиад томооны шинж тэмдэгтэйгээр л уг нь илрээд байгаа. Эмэлзийн хөнгөн хэлбэрээр бол өвчлөж байна. Тэгэхдээ эмэлзийн хөнгөн хэлбэрээр өвчлөж байна. Томоо тусд одоо амьсгалын дээд замын халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй байна гэдэг байгаа боловч бас ингээд дархлаажуулалтанд хамрагдаагүй суур өвчтэй, архаг суур өвчтэй ямар хүмүүсийг архаг суур өвчтэй гэдэг юм бэ гэхээр жингийн илүүдэлтэй, таргалалттай, чихрийн шижинтэй, одоо уушгины амьсгалын одоо архаг бөглөрөлт өвчнөтэй, ямар нэгэн уушгины архаг эмгэгтэй, мөн зүрхний одоо стент тавьж исэн, шигдээс болж исэн, дархлаа дарангуулагдахыг хэрэгжилж байгаа, ямар нэг эргэтийн шилжүүлнээс суулгасан одоо тийм жирэмсэн өнтер тийм одоо хүмүүс бол бас айгу хөндрөх одоо эрсдэлтэй байгаад байгаа. Мөн энэ халдвар маань өөрөө нөө цусыг их өтгөнүүлдэг, цуснд одоо бүлгэнүүлдэг тийм одоо вирус учраас нөгөө тархинд очих цусны хэмжээ багасж одоо харгалт үүсэх, зүрхэнд очих цусны хэмжээ багасж шигдээс үүсэх тийм хүндрэлүүд бас гарч байгаа. За жирэмсэнгүүд бас ингээд бас жоохон анхаарал татах ирээсгтэй байгаа. Тэгэхээр бас эхнээсээ нөгөө хүмүүс ард иргэд айгүй өөрсдөө эрүүл мэндийн боловсралтай аж өөрийгөө анхаарч анзаарч яг ингээд нэг айхтар халуурахгүй цээжээр хатгуулж хүндүрлэхгүй ч гэсэн яг ингээд эрентгийн уушгины зураг авахлахад бол бас уушгины одоо тэр зүүн баруун талын доогуур жижиг нэвчс сөөдөр энэ төр үүссэн гэж гараад байгаа байхгүй юу? Ер нь омикроны гол одоо 4-5 шинж тэмдэг нэрээс босод хувилбараас ингээд хамгийн дөрөв хоолой өвдөж торж өвдөж байгаа, хоолой сөнгөдөж байгаа, хоолой захтанд сэргэнж ханиалгаж байгаа. Мөн ингээд нөгөө мэдрэл сувилдлын одоо шинж их гарч байгаа. Хөлрөх, тамирдах ингээд бие нозоо толгой өвдөх. 5 дугаарт нь болчин өв мөчөөр өвдөх шинж. Одоо босод хувилбараас илүү их онцлог байгаа энэ омикроны хувилбар дээр бол өв мөч болчингаар бол ингээд бас ингээд чимэрч өвдөх. Тийм 5 шинж тэмдэг байгаа. За тэгээд суур өвчтэй хүмүүс бол их анхаарах ёстой. Өөрийгөө ерөөсөө суур өвчтэй хүмүүс бол эмгэг тандхан зүйтэй одоо омикроны хувьд хөнгөн гайгүй амьсгалын дээд замын томоос төвчний шинж тэмдэгтээ илээд ингээ хөнгөн тусаад байгаа гэдэг байгаа боловч яг энэ дээд дурдсан тийм анхаарал татах хүмүүс бол өөрөө PCR-ын шинжилгээгээр ингээ эерэг гарчлаа гэхэд ер нь өрхийн эрүүл мэндийн төвөөс 13А маягтаа аваад ямар нэгэн нөгөө ковидын халдвартай хүмүүсийг хэвтэн эмчилүүлж байгаа больниц тандах нь бол зүйтэй. Тэгэхгүй бол бас хүндрэх эрсдэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр больниц тандаад 5-6 хоног эмийн эмчилгээ эрчимтэй хийлгээд гарсныхаа дараа эмийн бус эмчилгээнд яваад ингээд өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байгаад бие тэмрүүлсний дараа цааш ажил төрлөө үргэлжлүүлнэ. Зарим тохиолдолд ингээд ханиалгах зовир 3-6 сар ч үргэлжлэж байна гэж бас тийм эрдэмтдийн судалгаа байгаа тийм 59-с 80% нь тийм ханиалгах зовир байна гэдэг. Одоо энэ омикроны халдварын гол шинж тэмдэг. За тэр нь болохоор ингээд цэртэй болон цэргүй ханиалгаж байна. Цэргүй ханиалгаж байгаа үед бол цэр хоглох имийг бол хэрэглэх шаардлагагүй. Цэртэй ханиалгаж байгаа үед бол цэр хоглох, гуурсан олоод цэвэрлэх имийг хэрэглэнэ. Цэртэй ханиалгаж байгаа үед бол бас өөр шиг өрөвсчээ гэж үзээд бас антибиотик эмчилгээ эм там хэрэглэнэ. За мөн нөө цус айгүй их бүлгэнүүлж цусыг өтөргөлж байгаа учраас цус шингэлэх имийг удаан хугацаагаар уун. Тэгэхээр хүмүүс яах вэ гэхээр одоо ямар нэгэн биологи эдгт бодис хэрэглэнэ, витаминуудыг хэрэглэнэ, ажил амралтын дэглэмээ зөв зохицуулна, унтаж хангалттай сайн одоо унтаж амрах хэрэгтэй, тархиан амрааж сайн нойроо авах хэрэгтэй, агаарт сайн явах хэрэгтэй, эрүүл цэвэр агаар амьсгална. Эмийн эмчилгээнийхаа дараа эмийн бус эмчилгээ, уушиг цэвэрлэх цай, утлаг эмчилгээ, одоо гуурсан холон бөглөртэй эсрэг утлаг эмийн бус эмчилгээнд бол бас сайн амрагдах ёстой.